монголчууд өнгөрсөн 30 жилд яагаад 30 гэр бүл баяжаад үлдсэн ядуурсан бэ, өгүүрсэн бэ? Монголчууд яагаад эх орноо хайж зүхтаахад хүрсэн бэ гэвэл ерөөсөө л товчхон, оншин, баялагын шудраг бос хуваарлалт. Бямсрангуй хэлсэн байдаг штэ. Монголчууд одоо ядуусаад хижээж чадахгүй, ард иргэдэд хижээж чадахгүй байгаадаа биш ээ. Бидний зовлон бол баячууд нь ханж чадахгүй байгаад л хамгийн гол зовлон байна гэж. Нэг л гэр бүлийн эзэмшиж байгаа хоёрхан баялаг дээр тайлбарлая гэж бодож байна. Стратегийн орд гэж юу вэ гэхээр нийт одоо Монголын үйлдвэрлэж байгаа үндэсний нийт бүтээгдэхүүний 5% тэнцэх буюу түүнээс дээш баялаг бүтээгдэхүүн гаргадаг ийм ордыг нэрлэж байгаа. За ийм орд Монгол улсад одоогоор 16 ширхэг байна. За бас одоо дараагийн ордуудыг үүнд одоо оруулах ёстой гэдэг ингээд байж байгаа. За тэгэхээр цагаан сувраг ямар орд юм бэ? Номтой баярын буюу Номтой баярын гэр бүл МАГ компани эзэмшдэг Монголын стратегийн орд цагаан сувраг бол энэ 1965 оноос эхлээд 20 жилийн турш судалгааг нь хийсэн, эрэл хайгуул, за тэгээд дээрэс нь урьдчилсан болон наривчилсан судалгаа хийгээд улсын төсвөөр хийгээд ингээд нөөцийг нь тогтоосон ордоо. За энэ нөөцийг тогтоосноор бол 1.6 сая тонн зэсийн нөөцтэй. За энийг өнөөдрийн Лондонгийн одоо металлын биржийн зэсийн ханш $9762 тооцох юм бол 53.1 их найд төгрөгтэй тэнцэнэ. Их найд гэдгийг та бүхэн бас төсөөлж байгаа бах те. За алт нь 11 тонн алттай. За энийг өнөөдрийн $2374, нэг унц алт $2374 байна. Үүгээр жишээлх юм бол ойролцоогоор $935,000 буюу 3.2 их найд төгрөгтэй тэнцэж байна. За молибден гэж бас баялаг байгаа. За энэ молибдений нөөц нь цагаан суврагын орд дээр 66167 тонн. За энийг яг өнөөдөр одоо 6 сарын 10-ны байдлаар молибдений ханшийг тооцоход тонн нь $40725 байна. За энэ бол Монгол мөнгөнд шилжүүлэх юм бол өнөөдрийн долларын ханшийг шилжүүлэх юм бол 12.4 их найд төгрөг ойролцоогоор болж байна. Тэгэхээр энэ бол яг хоо нийт батлагдсан нөөцийг нь өнөөгийн байгаа ханшаар ингээд ханшид үржүүлээд тооцсон ийм одоо тооцоо байна. За хоёрдугаарт энэ 16 стратегийн ордын мөн одоо нарийн Сухбат гэдэг нүүрсний ордыг мөн одоо МАГ компани эзэмшдэг. За энд бол 4 компани эзэмшил байгаа. Өсөх зоос одоо South Kobe Sense, МАГ болон Чинхua МАГ гэдэг ийм МАГ-ийн хятадтай хамтарсан компани. За энэ дөрвийн хоёр нь МАГ компани байгааг харж байна. За энэ нарийн Сухбатын чулуун нүүрсний ордын нөөцийг 229 сая тонноо гэж үзсэн байна. За энийг өнөөдрийн одоо олон улсын бирж дээр байгаа $133 ханшаар үржүүлэх юм бол 30.4 тэрбум доллар буюу 103.5 их найд төгрөгтэй тэнцэж байна. Тэгэхээр энэ бол МАГ-д байгаа 41 лицензний зөвхөн 2 нь. Монгол улсыг тэжээх стратегийн ийм ордын 2-2 нь ганцхан гэр бүлд байна. Тэгэхээр 103.5 их найд, 12.4 их найд, 3.2 их найд, 53.1 их найд ингээд нийтдээ үзэх юм бол энэ одоо бараг 170 их найд. Төгрөгийн ийм баялагийг нэг гэр бүл эзэмшиж байна гэсэн үг. За мэдээж энэ яг уурхаа ашиглах зардал мардал гэдэг одоо хамгийн дээдэлтэй урны нэг нь явъя гэж бодоход одоо их найдаар тоологдох ийм баялагийг ганцхан гэр бүл эзэмшиж байна. Баялагын шудраг бус хуваарлт гэж өрдөөлнө. Ийм учраас баялагын сангийн хууль маш чухал. Ийм учраас наад зах нь стратегийн ордынхоо тодорхой хувийг төр үнгүй эзэмших нь одоо шудраг ус юм аа. Энэ бол дээрэн биш ээ. За ийм их баялагийг жишээлбэл Монгол улс бид нар 3.4 саяулаа яаж амьдрдаг юм бэ? Бидний жилдээ улсын төсөвтэй харьцуулъя гэж бодож байна. Улсын төсвийн урсгал зардал 24 оныхоор бол 21 их найд төгрөгөөр батлагдсан байгаа. Тэгэхээр 21 их найд төгрөг бол зүгээр л ингээд энэ гэр бүл бид нар улсаараа нийлээд 3.4 саяулаа нийлээд жилдээ 21 их найд төгрөгийг зарцуулж амьдрдаг байна. А гэтэл нэг гэр бүлийн эзэмшиж байгаа баялаг хэдэн 10 их найдаар тоологдож байна. Тэгээ энэ шудраг ус мөн үү? Ийм байхад бид яаж сургууль цэцэрлэг барих юм бэ? Ийм байхад яаж өвчлөлийг багасгах юм бэ? Яаж эмч нарын багш нарын цалин нэмэх юм бэ? Би зөвхөн хоёрхан ордтой л ингээд харьцуулж ярьж шít. Монгол улсын гадаад өр нөгөө бид нарыг айлгаад байгаа. Дэлхийн дунджаас 5 дахин их нэмэгдсэн гадаад өр нийт гадаад өр бол 34.5 тэрбум доллар байгаа. Одоо энэ бол засгийн газрын өр болон хувийн хвшлийнхны өр нийлээд. За энэ бол хэдэн төгрөг 117.3 тэрбум төгрөг гэсэн үг. Нэг хүнд 34.5 сая төгрөг буюу 34 сая 500 мянган төгрөгийн өмнө өнөөдөр төрж байгаа нялхсаас эхлээд өтгсөн хүртлээр ийм өртөө байна.
Гэтэл зүгээр ганцхан ордоо Монголын төр одоо ганцхан ордоосоо л энэ өрийг төлж болохоор байна. Ганцхан ордоосоо бид нар 21 их найдыг одоо тэр багш эмчнэрийн цалинг хэд дахин ч нэмж болохоор ийм мөнгийг олж болохоор байна. Ийм л шудраг бус хуваарлалт өнгөрсөн 30 жилийн турш явсан учраас баян хоосны ялгаа хитээдчихэд байгаамаа. Тэр баялагын сангийн тухай хууль бол энэ ялгааг арилгах хамгийн ихний хамгийн чухал алхам мөн. Ер нь байгалийн баялаг гэдэг бол хэн нэгэн бүтээгээгүй. Нямтайшрын гэр бүл, номтой хоёр огт бүтээгээгүй. Энэ бол сая жилийн турш газрын дор бүрлдэж бий болсон баялаг. За дээрэс нь яг энэ баялагтай энэ газар нутгийг бидэнд үлдээж өгөхийн төлөө бас сая өвөг дээдс маань цусаа урсгасан, дайн тулаан хийсэн, зовсон зүдэрсэн, алдсан онсон. Тэгэхээр энийг бол зөвхөн нямтайшрын гэр бүлийн төлөө энэ сая жилийн тулаан тэмцэл, эрх чөлөөний төлөөх тэмцэл зориулагдаагүй. Энэ нийт ард түмний сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой баялаг. Газрын баялаг ухаж зарж байгаа хүмүүсийг бизнес эрхлэгчдээс арай өөр ангид авч үзэх ёстой гэж би үздэг. Энэ бол хин нэгний бүтээсэн үйлдвэрийг, хүнсний үйлдвэрч юм уу, хувцсны үйлдвэрч юм уу, өөр нэг оргуугаас баялаг бүтээсэн тийм үйлдвэрийг булааж авч байгаа хэрэг биш ээ. Энэ бол шудраг ёсоор Монголын ард түмэнд энэ тэнцүү хуваарлагдах, зарцуулагдах ёстой. Бидний сайн сайхан амьдрал болон бидний ирээдүйн хідэн үедээ сайн сайхан амьдрах ийм үйлд зарцуулагдах ёстой учраас баялагын сангийн тухай хууль бол зайлшгүй юм аа. Ер нь Монгол улс өөрөө энэ газрын доор олборлож байгаа энэ баялагынхаа тэр одоо хүдэрт ямар ашигт малтмал, ямар баялаг, ямар хэмжээтэй байгааг өөрсдөө бас нарийн сайн шинжилдэг болмоор байгаа юм аа. Одоо ийм шинжилгээг зөвхөн хувийнханд өөрсөнд нь найдаад өөрсдөө тэрийг хянж чадахгүй байна гэдэг бол энэ асар буруу зүйл. Ер нь улс өөрөө энийг хяндаг, ямар баялаг, хэний ямар компани алт хэдийг гаргаж байгаа нь түүнийг дагалдаад зэс нь хэд мөнгө нь хэдийн, газрын ховор элемент нь хэд юм бэ гэдгийг маш нарийн сайн гаргаж ирж явах шаардлага бол байгаа. Тэгээ бид нар бол зөвхөн одоо тоймтой хэдхэн л одоо баялагийг нь одоо металлыг нь ярьж штэ. За ер нь бол яагаад энэ ингээ хувьд очиод идэх юм бэ? 2014 онд яг энийг хувьд очиход тийм тогтоолыг улсын их хурал батлахад би бол улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан. За энэ тогтоол улсын их хуралд орохын өмнө би одоо ерөнхий сайдад дуцтаж бас хэлсэн. Ерөнхий сайд ирээд алтан уг дарга байсан. За алтан уг дарга ерөнхий сайдаа энэ цагаан суургийн орд дээрээ дотоодын компани нь 34% төр дөрвөн үнэгүй эзэмшүүлчихвэл яасан бэ? Энэ асуудлыг жоохон хоошлуулаач. Хэрвээ ингэх юм бол Монголд стратегийн маш өндөр ач холбогдолтой байна. За яагаад гэвэл оюу толгойн 34% дээр бас маргаантай байсан. Оюу толгойн 34%-аар одоо бид нар маш хөрөнд орчод байгаа шүү дээ. Монголын энэ гадаад өрөөчин 3/1 нь бараг оюу толгойн эзэлж байгаа. Тэгэхээр дотоодын компани өөрөө 34% Монголынхаа төрд үнгүй өгчих юм бол бид нар яг энэ жишгээр оюу толгойн гэрээг эргэж харж болно. Дээрээс нь ийм баялаг ашигт малтмалтай, ийм их баялагтай улс орон гадны хөрөнгө оруулагчдыг дахиж хамтрахад энэ бол маш том жишг болно. Ийм жишгийг бүгдээрээ хийвэл яасан юм бэ? Энэ бол түүхэн шийдвэр болно шүү гэж хэлсэн. Алтан уг дарга номтой хоёр зөвшөөрөхгүй л байхад чи юу ч гэсэн яриад үзгэсэн. За ингээд би номтой хоёр гишүүнтэй уулзсан. Тэгээ яг энэ саналаа тавьсан. Юу гэж дээ тийм юм байхгүй штэ гэд намайг баг дотроо ямар хүүхчиг юм ярьдг юм бэ гэж шоолж ах шиг байсан. Тэгээ гарч явсан. Тэгээ бид хоёр хоёулаа хуралдаа орсон. Миний дөө энэ бол та хоёр идээд барахгүй, мидо автагаа идээд барахгүй. Монголын ард түмний баялгаа бид хүртэх ёстой гэж хэлсэн. Тэр үг бол яг энэ уулзалтын дараа би хэлсэн юм аа. Энэ бол стратегийн ард гэж олуулаа өртөх ёстой ордоо. Ямар жижигхэн байсан ч гэсэн ганцаараа энийг идээд барахгүй мэд номтой автаа хамт идээд ч барахгүй. Тэгэхээр Монголын ард түмэн бүгдээ хувааж өртөх ёстой байхгүй юу? Ямар жижиг орд юм хамаагүй. Өнөөдөр ямар ч агуулгатай зэсвэсэн дэлхийн зах зээл дээр $1,500-аас буухгүй байгаа. Дээрээс нь Монгол улс өнөөдөр 90 гаруй төрлийн ашигт малтмлын 8000 гаруй илэрцээр өнөөдөр 2300 гаруй одоо лиценз хүмүүс эзэмшиж байна. Монголын баялаг дуусаагүй, илрүүлж дуусаагүй байгаа. Гэтэл бид нар ийм их баялгаа зөв зарцуулж чадах юм бол 3,400,000 хүнийг тэжээх энэ гадаад өрийг төлөх энэ төр бол үнэхээр асуудал биш гэдэг нь зөвхөн энэ хоёр ордын тооцоогоор ингэж харагдаж байгаамаа. Тэгээ баялагын шудраг хуваарлалт, баялагийг зөв хуваарлах тийм шудраг төрөл өнөөдөр хамгийн чухал. Жишээлбэл их хурлын дарга энх бол дарга ярьж байлаа шүү дээ. Их хурлын дарга байсан. Цагаан суургийн ордыг яагаад
Нямтаашрын гэр бүлд өгсөн бэ, Мак компанид өгсөн бэ гэвэл элбэг дорж ерөнхийлөгч сонгуулийн төлбөрөө энэ гэр бүл төлсөн юм а гэж. 2009 оны сонгуульд би штабд ажиллаж исэн. Хамгийн өндөр ханд 500 сая төгрөгийг нямтаашрын өгсөн. Тийм учраас 14 оны тогтоол гарахад бол Алтан ууг руу над руу нөлөөлж дэмжичгэлдээ улсад мөнгө байхгүй юм шиг гэдэг үг хэлжсэн байх. Элбэг доржийг намбарын хөртөө өсөж явахад нь 500 сая төгрөг өгдөг хүн нямтаашраас байхгүй шүү дээ. Тэр өөрөө төлж гин гэж. Тэгээд би өөрөө мөнгөний зөөжсэн гэж их хурлын дарга хэлж ин лээ. Их бол дарга. Тэгээд тэрнийхээ төлбөрийг бол одоо 2014 онд одоо ерөнхий сайдыг дарамтлж, их хурлын гишүүдийг дарамтлж, тэрнийхээ төлбөрт ийм баялаг ордыг нэг гэр бүлд өгсөн байгаа. Одоо Нямтаашир Номтой Баяр нарын гэр бүлийн 41 лицензийн хоёрхныг нь ярьлаа шүү дээ. Хоёрхныг нь. Тэгэхээр улсаасаа хэд дахин баян нэгхэн гэр бүл байна шүү дээ. Тэр ийм шудраг ус хүмүүсийн төр бий болох юм бол дахиад нөгөө гонигт 30 жил үргэлжлэе штэ. Дахиад ийм шудраг ус хүмүүсийн гар хөл болсон хүмүүс Монгол Улсын их хурлыг бүрдүүлэх юм бол биднэрт ямар ч гэрэл гэгээ гих найдвар байхгүй штэ. Яг л ийм хуваарлтан дээр өгөнд нь ордог тэр конопа зөвд андуурахгүй зөв дардаг тийм хүмүүсийг л их хуралд авч орохыг энэ нөлөө бүхий хүмүүс ерөөсө хүсдэг юм байлээ. Жишээлбэл Номтой Баярын одоо улсын хурал нэр дэвшүүлэхгүй гэдэг шүүх хурал өргөдөл өгөөл тэр өдөртөө шийдэгдэж байна шүү дээ. Монголын шүүх ийм хурдан болцсон юм уу? Ийм шуурхаа болцсон юм уу? Тэгэхээр энэ бол цаана нь одоо ямар хүн байгаа вэ? Яагаад энэ асуудал ингэ шуурхаа шийдэгдэж байгаа гэдэг бол маш ойлгомжтой болж байгаа. Яг нь их хурлын гишүүдийг тийм олон юмн дээр одоо ашигладгүй. Одоо эдгээр гар болж байгаа хүмүүсээ. За яг нь жижиг сажиг хуулиуд дээр саналаа хэлж болно, өөрийнхоороо байж болно те. За төсөв батлахад саналаа хэлж болно. За гол нь яг ийм лойвер хулгаан дээр андуурахгүй коноп дарах тийм л хүмүүсийг одоо их хурлд авч орохыг хүсдэг. Жишээлбэл намайг улсын их хурлын гишүүнээр ажиллаж байхад 2012-оос 16 онд бол чухам цагаан соврын орд дээр коноп дарахгүй байх хэвээр. Ноён уулын асуудал дээр конопо одоо зөв дарах хэвээр. Тэр одоо гар хөл болсон хүмүүс нь. Дубайн гэрэн дээр зөв конопо дарах хэвээр. Эрдэнтийн асуудал дээр зөв конопо дарах хэвээр. Иймхэн за тэгээ дээрэс нь эдийн засгийн өршөөлийн хууль гэж эдгээр хууль баталдгийг. Өөрсдөө том компаниуд өөрсдөө татвараас чөлөөлүүлдэг. Ийм хэдхэн асуудал дээр л конопо андууралгүй дарах тийм конопчтой их хурал руу авч ордог юм аа. Тийм өөрийн утсан хүүхэлдээнүүдэд оруулах гэж ингэж чичирдэг юм бэлээ. Үүний төлөө тэр бумаар мөнгө зардаг юм бэлээ. Тэгэхээр яг ийм коноп дарахгүй, хүний үгэнд орохгүй ийм хүмүүсийг улсын их хурлын гадна үлдээдэг юм бэлээ. Өнгөрсөн 30 жилийн улс төр яг энэ баялагын хуваарлт дээр л явсан. Бид нарыг ядууруулсан 30 гэр бүлийг баяжуулсан энэ баялагын хуваарлт дээр л Монголын улс төр тогтож байсан. Хэн баяжих юм, хэн ямар хууль батлуулах юм, хэн ямар компани ямар төлөвлөлөө их хуралд оруулах юм бэ гэж. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл одоо сонголт хийхдээ 8 жилээр биш 30 жилийг харж дүгнээсэ. 30 жил өөрчлөгдөхгүй юу гэж. Энэ одоо баялагийг шудраг усаар хуваарлж ирсэн, баялагаас баяжсан цөөн хідэн тэр бомтнууд өнөөдөр Монголын улс төрийг, Монголын улсыг төрийг эрхшээж байгаа гэж ингэж бодож энийг өөрчлөхийн төлөө сонголт хийгээсэ гэж хүсэж байна.